За сайн мэцхан уу Фейтерот байна. За та бүхэнд бүгдэнд нь шинэ оны минь төргий. Бүгдээрээ сайхан баярлсан уу? Тэгээ бүгдээрээ л ерөнхийдөө эх оноо төлөвлөөд хувьда тий vision board хийгээд төлөвлөгөө гаргаад тэгсэн баха. Тэгээд би энэ хамгийн анхны мэргээрээ юу байх вэ гэж бодож аваад тэг ерөнхийдөө мөнгө санхүүтэй холбоотой мэрэг хий гэж бодлоо. Тийм ер нь хүн болгоны л одоо төлөвлөгөөний нэг хэсэгт нь мөнгө санхүүгээ сайжруулах ч юм уу тиймэрхүү зүйлсүүд орсон байгаа байх гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө ямар одоо чиглэлийн үйл ажиллагаа хийвэл ч гэдэм үү эсвэл юу хийвэл яавал ерөнхийдөө санхүү мөнгөө дээшлүүлж болохоор байна вэ гэсэн одоо ийм сэдвтэ мэргэе гэж бодлоо. За төлөө сонголтын картуудаа гаргах хэрэгцгээе. Окей, одоо энэ хөдөлгөөнд хэрхэн дэвшлэх вэ гэсэн сэдвүүд. За эхний групп. Хоёр дахь групп. Гурав дахь групп. За ийм 3 групп гарч ирсэн байна. Энд дээр нь чулуу тавьдаг. Чулуу ийшээ тавиад чулуу ийшээ тавиад чулуу ийшээ тавиад. За тэгээд та нар юу харж байгаад энэ шууд дадлавчны өдөө харж байгаа сонгож болно. Тэ эсвэл одоо энэ чулууны дарыг харж байгаад сонгож болно. Эхний группийн чулуу юм тонглог гонгийн байна. За хоёр дахь групп болохоор ийм зэнхэр өнгийн чулуу байна. Гурав дахь группийн чулуу болохоор ийм бор өнгийн чулуу байна. За тэгээд хэдүүлэн уншлагатай орцгоё. Энэ хоёроо төр тийшээ тавьчихъя. За нэгдүгээр группийн уншлагатай тавьтамар л. Ингэсгээд тавьчих. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүс. Одоо юу хийвэл яавал мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломжтой байна. За нэгдүгээр группийг ямар юу хийвэл мөнгө санхүүгээ дээшлүүлэх боломжтой байна вэ? За одоо тарот картуудаа гаргаж ирсэн. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүс маань хэрхэн мөнгө санхүүгээ дээшлүүлэх боломжтой байна вэ? Би нэрээ шоогоо хаяа гэж бодож ирсэн юм. За дараалал. За бүгдээрээ бүх өдрнүүдээ гаргаад ирлээ. Өдрүүд эхлээд гаргана. За та нарын маань сонгосон карт болохоор энэ цагаан хуны
өдийг сонгосон юм байна. За энэ дээр болохоор The Power of Divine Grace is within you гэсэн байна. За тэгэхээр Divine Grace гэдэг чинь одоо бусдыг одоо хайрлах, инэрх тиймэрхүү одоо юм зөөлөн байдлыг үл илэрхийлж байдаг. За тэгээд дээрэс нь энэ дээр healer буюу бусдыг хамгаах, эдгэхтэй. За энэ нь болохоор шууд утгаараа эмчилж болно. Эсвэл одоо бусдыг аягүй гоё үгээрээ одоо зүгээр байгаагаараа эмчилдэг юм одоо хамгаагч энергитэй. За юм эмпат хүмүүс аягүй их байгаа бололтой энэ группийг сонгосон хүмүүсийн дунд. Тэгээд дээрэс нь spiritual growth гэж юм. Тэгэхээр та нар маань өөрийнхөө одоо орлогын өсвөрийг нэмэгдүүлээ. За тэгээд илүү одоо тий санхүүгийн хувьд дээшлэе, боломжоо ахиулъя гэж бодож байгаа бол өөрийнхөө одоо энэ сүнслэг одоо хөгжилд их анхаарах хэрэгтэй юм хүмүүс байна. Тэгээ та нар өөрсдөө бас ингээд аюу зүүн савын өндөртэй тий ийм эмпат гэж ярьдаг тиймэрхүү хүмүүс юм шиг байна. Тийм учраас та нарт бол ингээд ямар нэгэн одоо юу гэдэг одоо скил сурах ч юм уу те ямар нэгэн чадвар сурах, ямар нэгэн одоо академик боловсрал хөөгч гэдэг юм уу тэрнээс илүүтэйгээр өөрийнхөө дотоод руу өнгөх, өөрийнхөө сүнстэй ажиллаад сүнсний ажил хийх, дотоод ажил хийх хүмүүс бол энэ группийг одоо сонгосон бололтой. Тэгэхээр бол би шууд бол энэ хүмүүст өгөх зөвлөгөө бол одоо өөрийнхөө тэр өөрийгөө айгуу гоё юм амгаадаг, эдгээдэг хүмүүс өөрөө эмпат байдаг байхгүй. Тэгээд дээрэс нь бусдыг одоо ямар ч нөхцөлгүйгээр сонсох, бусдыг шүүхгүйгээр сонсноороо бас бусдыг ингэж эдгэж яадаг ийм хүмүүс байдаг. За тэгээд энэ хүмүүс ийм чадвартайгийнхаа хажуугаар өөрийгөө хамгаалах, өөрийгөө одоо орон ертөнцид янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Муу энергитэй хүмүүс ч байгаа, сайн энергитэй хүмүүс ч байгаа. Тэгээд муу сайн гэж ялгалгүйгээр ингээд хүмүүсийг сонсдог, хүмүүсийг ингээд хайрлах юм чадвартай хүмүүс байдаг учраас бусдад хилээцгаар тавих. Тэгээд энэ сүнслэг хамгаалалт өөртөө хийх, энергийн хамгаалалт хийх ч юм уу. Иймэрхүү зүйлсээр анхаарах хэрэгтэй юм хүмүүс байна. Тэгвэл ингээд бусдад ингээд өөрийнхөө хүчийг ингээд буруу зүйлд зарцуулах ч юм уу. Тийм байдлаар ингээд хэрэггүй зүйлд зарцуулах ч юм уу. Тийм байдлаар ингээд юу яагаад гэдэг алтаад идэг гэх юм уу. За тэгээ та нарын бол мөнгөний урсгал бол шууд энэ энергитэй хамаатай. За энэ сүнслэг хөгжилтэй хаалм хамаатай ийм хүмүүс байна. За тэгээд энэ болохоор эд баялагын сахиусан тэнгэрүүдийн тэнгэрүүдээс авсан энэ картн дээр болохоор conscious consumer гэсэн энэ карт бол гарч ирсэн. За энэ дээр болохоор you have the power to heal гэдэг аахгүй. Тэгэхээр дахиад нөгөө heal буюу бусдыг хамгаах тий. Heal and help the world with your decision to buy only products and services that are ethical and environmentally friendly. As a conscious consumer, you choose to invest in fair trade and organic foods. You live simply and you purchase only that which you need. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн донд одоо ямар нэгэн нилон гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү одоо синтетик аргаар гаргаж авсан хувц сунар өмсгөр ингээд энергид нөлөөлдөг ч юм уу. За эсвэл аюу их нэг processed food буюу одоо хэд боловсруулсан хүнс хэрэглээд ахаар ингээд бие махбод энергийг ингэж унгааж яадаг гэж үздэг байхгүй юу. Тиймэрхүү хүмүүс, тийм энергит мэдрэг хүмүүс их баг шүү байна. Тийм учраас өөрийнхөө одоо эдэлж хэрэглэж байгаа, эдэж ууж байгаа зүйлстэй айл болох органик байгалийн гаралтай тиймэрхүү зүйлсүүдийг ингэж худалдаж авах нь өөрийнхөө энергийн түвшнийг дээш одоо дордуулахгүйгаас гадна энэ мөнгөний урсгалчтан сайн байх нэ. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс бол ерөөсөө л одоо нэг тийм мөнгөний ичид мөнгө дуудах эсвэл мөнгө хадгалах энэ төр гэхээс илүү ерөөсөө л өөрийнхөө энергийг өндөр түвшинд байлгах. Тэгээд та ингээд өөрийнхөө энергийг өндөр түвшинд байлгаж өөрийнхөө энергийг цэвэрхэн байлгаж ингэснээрээ бусдад ингэж туслах. Тэгээд бусдад туслаж бусдыг хамгааснараа одоо мөнгө санхүү тэр хэрээрээ аривдах ийм хүмүүс бол байна. За тэгээд одоо tarot card руу гарцгаая. За тэгэнгүүт энэ группийг сонгосон хүмүүс бол бүр ингээд юу хүмүүс байгаа байхгүй юу? Одоо ингээд аюу олон юм шинэ хэллийн картууд гарч ирсэн. Ace of Cups, Ace of Pentacles, за тэгээ full картууд. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс юу яасан маш магадгүй одоо
ямар нэгэн байдлаар шинэ одоо зүйл эхлүүлэх гэж байгаа ч юм уу, за эсвэл шинэ зүйл ингээд санаанд нь ороод ирсэн байгаа. За энэ санаанд орж ирсэн зүйлдээ та ингээд чин сэтгэлээсээ дуртай. Тэгээ бүр ингээд энэ зүйлийн талаар ямар ч одоо юм туршлагагүй байж болно. За тэгтээ ингээд энийг ингээ хийх маш их хүсэл сонирхол байгаад байгаа. Тэгээ энэ зүйл ингээд бүр ингээд цаанаасаа л ингээд таны ингээд дотроос те энийг хийх төдийдл ингээд маш их аз жаргал, эд баялаг, амжилт ирэхээр ийм ажил байна. Ийм зүйл байна. За тэгээд энэ юутай холбоотой байж магадгүй гэдэг бол энэ ингээд дахиад ингээд амар олон хүмүүс байгаа хгүй, хүмүүс амьтад. Тэгэхээр та нар бол ялцгүй юм. Одоо ганцаараа ажиллах ч юм уу те тийм биш. Одоо юм бусдад туслах, бусдыг ингэж инэрч хайрлах ч юм уу. За тэгээд энэ temperance card маань өөрөө бас хийлийн буюу тийм хамгаалтыг ингээд илэрхийлж байдаг. Тийм тэгээд бусдыг одоо ингээд зохицуулах, бусдыг одоо юм бусдад чиглэсэн үйл ажиллагаа хийвэл айгу зүгээр юм байна л да. Та өөрөө айгу тийм сайхан сэтгэлтэй эмпат хүн юм шиг байна. Тэгээд одоо бусдад амтан ч юм уу эсвэл юм амтан хүн амтан ч юм уу айгу тийм олон хүмүүстэй харьцдаг. За тэгээд хийж байгаа зүйлс чинь ер нь бусдын төлөө, бусдын сайн сайхны төлөө байвал танд маш их амжилт одоо эрхний санхүү мөнгөнд танд угаасаа тийм чадвар чинь байгаа. Тийм тэгээд энийг саяхнаас ойлгосон эхлүүлээ явж байгаа хүмүүс байж магадгүй. Тийм байна. Тэгээд ер нь бол та бол хэдий чиний одоо энэ зүрх сэтгэлийнхаа дуудлагыг сонсно, төдий чиний их одоо мөнгө төгрөгтэй болох ийм зайтай хүн юм байна. Тэгэл өөрийнхөө одоо энэ нөгөө сүнслэг байдал тэгээд ийм одоо сэтгэл ханамж өгдөг хүнийг ингэж юу яадаг цэнгэлдэг зүйлсүүдээс холдох тусам ерөнхийдөө сүнс чинь ингээл унтраал тэгэл та ингээд ямар ч одоо энергигүй болоод тэгээд ер нь энэ нь шууд одоо материалын байдал санхүү мөнгөнд нь шууд одоо хамаардаг ийм хүмүүс байхаар байна. За тэгээд ерөөсөө ингээд альва зүйлд ингээд одоо юу гэдэг шантрахч гэдэг юм уу эсвэл ингээд энэ хүмүүс аюу тийм цагаан авраатай хүмүүс юм шиг байна тийм. Тэг ингээд ерөөсөө ингээд муу мухай хүмүүстэй таарлаа гэж бодож одоо тийх шаардлагагүй. Яагаад гэвэл тэр хүмүүс та өөрөө юм гоё цагаахан юм байхад бол нэг одоо ингээд нөлөөлж чаддгүй гэх юм уу тийм. Тэг хүн угаасаа өөрөөсөө юу засруулсан тэр нь буцаад ирж яадаг учраас тэр мөрөн дээр бол нэг санаа зовхгүй зөвхөн өөрөө өөртөө анхаарах. Тийм та өөрөө сайхан байж эрийн тойрныхан ч сайхан байна гэсэн одоо нэг self love гэж яриад байгаа шүү дээ. Өөрийгөө хайрлах. Тэр талаар суралцах хэрэгтэй хүмүүс байгаа болов гэж бол харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө уншлах нь бол ингээд дуслаа. Тэгвэл нэг shy гэдэг. За нэгдүгээр группийн хүмүүс маань ямар зүйл дээр анхааруул санхүү мөнгөнд зорчих вэ? За санчир гараг номын орд. За энэ номын орд маань бас энэ 9-р гэр дээр байж байгаа. За тэгээд энэ 12-р гэр гэсэн байна. За тэгэхээр яалтчгүй энэ группийг сонгосон хүмүүс сүнслэг аян замналд гарах хэрэгтэй ийм хүмүүс байна. За энэ санчир гараг бол ерөөсөө хүний бүр ингээ хийх ёстой зүйлийг хэлж байгаа байхгүй юу? Тийм заавал одоо хүний одоо карма гэж хүмүүс яриад байдаг тий. Тэр зүйлийг бол ингээ илэрхийлж байдаг. Тэгэхээр бол ерөөсөө энэ группийг сонгосон хүмүүс бол эргэлзээгүй. Одоо энэ 12 дугаар гэр гэдэг чинь өөрөө сүнслэг гэр байдаг. Тэгээ номын орч ч өөрөө бас одоо энэ spiritual growth гэдэг энэ гарыг үлээлгүй энэ одоо байдлыг илэрхийлж байдаг. Тэгэхээр ялцчгүй энэ одоо сүнслэг замналаар явах хүмүүс бол энэ группийг сонгосон байна. Хэдий чиний өөрийнхөө сүнслэг байдалд анхааран төдий чиний мөнгө төгрөг орж ирнэ гэсэн. Тэгээд дээрэс нь номын орд гарч ирсэн. Тэгээд номын орд бас маш одоо ийм эрэл хайгуулч ийм орд байдаг. Тэгээд энэ temperance card бас номын ордтой холбоотой байдаг. Номын орд дахиад ном гарч ирсэн. За хүрийн орд. За арслангийн ордны маань энэ группийг сонгосон байж болно. Тэгээд ордон таараагүй ч гэсэндээ ингээд уншлах нь таарсан бол окей тий. Санаа зовох зүйлгүй гэсэн үг. За тэгээд та нарт аз жаргал амжилт тэгээд
өөрийнхөө одоо санхүүгийн зорилгод эрхчлөөнд хүрээрээ гэж одоо өрөөгөөд урьдчилгаа дуусгая. Энэ цэнхэр өнгийн чулууг. За тэгээд энэ цэнхэр алаг цэнхэр өнгийн карттай сонгосон байна. За 2 дугаар группыг сонгосон хүмүүс нь ямар адил мэргэжил хөл санхүү мөнгөний амжилттай байх вэ? Санхүүгийн амжилт болох вэ? 2 дугаар группыг сонгосон хүмүүс нь ямар адил мэргэжил хэлвэл амжилтынхаа чиг шугамыг ямар байлгах вэ? Санхүүгийн амжилт ихээр байна вэ? Мөнгө зэжүүлэх үү? За бүгд уншлагатаа харнаа. За та нарын юм сонгосон өдөр болохоор энэ Blue Jay гэсэн юм шоу байна. Энэ шоуны монгол нэрийг нь бол мэдэхгүй байна. За энэ шоу дээр болохоор The time is right to access and master your abilities. Do so with humility and control. За тэгэхээр энэ группыг сонгосон хүмүүсийн донд юу байна те өөрийнхөө одоо энэ чадварыг өөрийнхөө одоо хүнд нэг авьяас гэж байдаг штэ те яг тэрийг ингэж олох. За тэгээ тэрэндээ өөрөө мастер болох нь бол энэ хүмүүсийн хувьд одоо санхүү мөнгөний амжилтанд хүрэх одоо өөрийнхөө хүчээр гэх юм уу тийм санхүү мөнгөнд хүрэх өөрийнхөө авьяас бэлгээр санхүүгийн одоо эрхчлөөнд хүрэх юм хүмүүс байна. За тэгээд ингэж явж явах үедээ хүн ингээд одоо юу гэдэг авьяас чадвартай жоохон бардамнах үе байдаг ч тийм тийхгүйгээр хэдий чиний одоо юм даруухан тэгээд өөрийнхөө одоо өөртөө юм контролтой те өөрийгөө удирдан төдий чиний одоо мөнгө төгрөг бол ирэх нэ. За тэгээд энэ картуудтай ч гэсэндээ айгу тохирж байгаа шүү. Энд ингээ strength буюу fixed. За нэг strength гэдэг дээр болохоор everything you experienced in your life has made you strong and courageous гэдэг. Тэгэхээр энэ группыг сонгосон хүмүүс л ерөөсөө маш өөртөө итгэлтэй тийм одоо ямар нэгэн зүйлд маш их тууштай тийм доктортой ийм хүмүүс байна. За тэгээд энэнийхээ хажуугаар санхүү дээр энэ нь яаж нөлөөлөд байдаг вэ? Энэ чадвар нь яаж нөлөөлөд байдаг вэ гэхээр ингээд жоохон өөрийнхөө ингээд би нэг зүйлд л тууштай гэд тэрэндээ ингээд явах гэдэг байж магадгүй одоо ингээд өөрийнх нь яг ингээд урд нь ингээд нэг үржишээ мөхгүй байгаа ч юм уу тийм зүйлийг ингээд барьж авчаад тэрнээсээ ингээд тасдуураад ингээд уягдаад байдаг байж магадгүй. Тийм. Энэ болохоор нэг тиймэрхүү утгатай төгөхгүй. Одоо ямар нэгэн санхүүг ингээд сайжруулах гэх юм бол одоо хорвоо ертөнц маш удаан маш олон боломжууд байгаа. Тэгээ энэ дээр бас ингээд боломжоо харахгүй байгаа хүний юм дүр зураг мөр гараад ирсэн. Тэгэхээр энэ группыг сонгосон хүмүүс нь жоохон ингээд буруу замаар одоо буруу зам ч байх.
Тэгээ ингээ өөрийнхөө амжилт гаргахгүй салбарт байгаа хүмүүс бол харагдаад байна. Яг ингээд яг гол картын ч гэсэнтэй the time is right to access гэдэг жахгүй яг ингээд зөв газар руу ингээд орчих тий зөв зүйлээ ингээд олж авах нь айгүй чухлаа. Тэгээд тэрнээсээ өөрийнхөө ингээд чадруудаа мастер хийхдээ тэрэндээ ингээд гарамгаа болох. Тэгээд тийм хүч чадалч байна. Тэгээд чам тийм зориг байна. Тэгээд тууштай байдалч байна. Тэгээд гол анхаарах зүйл бол ингээд би яг юунд сайн бэ те. Тэгээд яг ингээд нэг болохгүй байгаа зүйлийн араас ингээд хөөцөлтөд байна уу би. Тэгээд надаа өөр ямар санаа оноонууд дотроос гараад байна. Би юунд одоо ийм юутай билээ те. Чадвартай билээ. За энэ шууд утгаараа strength гэхээр шууд нөгөө би махад хүчний зүйл байж болно те. Эсвэл ингээд маш их юм зориг урд үтгэл байдал шаардсан зүйл байж болно. За ийм байна. Тэгээд энэ дээдлийн картуудыг харангуй Ten of Swords, Eight of Cups, Four of Cups гэдэг ингээд нэг тийм газар унсан л байгаад байгаа хгүй ингээл ерөөс нь ингээд болохгүй. Тэгээ яг ингээд өөрийнхөө ингээд тийм сүнсний ч юм уу одоо сүнсний ч байх уу өөрийнхөө яг ингээд явах хэрэгтэй юм аа хийхгүй байгаа ч юм уу. Тэгээ тэрнээсээ болоод ингээд маш их одоо юм юу байгаа тий бүр ингээд буугаад өгцөн. За ингээл гэсэн нэг тийм одоо бууж өгсөн гэхүү тий. Тийм одоо энерги аяг харагдаж байна. За тэгээд энийг ингээ ер нь бол ингээ тавьж авах хэрэгтэй юу ч хийжсэн тий. Танд ингээ сэтгэл хангалуун биш байгаа байлгадаг тий. Таныг ингээ дотроос ч ингээ хүслээ чинь гаргаж ирдэггүй. Яг ингээ та өөрөө imagination хүн байгаа хгүй юу? Imagination гэдэг нь болохоор одоо ингээ маш юм чадварлаг хүн гэсэн үг. Одоо шиддэг хүн тий. Тийм хүн тэгээд яг ингээ өөрийнхөө ингээд хүчиндээ итгэх маш чухал. Тэгээд энэ хүн өөрийнхөө ингээд маш сайн одоо манифест хийж чаддаг хүн байдаг. Тэгээд таны зүгт бол ингээ өөрийнхөө хүчинд итгэх. За тэгээд өөртөө ингээд бие даасан байх одоо юм эсвэл энэ группийг сонгосон хүмүүс одоо юу яадаг байж магадгүй. Одоо хувийн юм хийх ёстой хүн ч байж магадгүй тий маш их юм одоо урд итгэлтэй байдал юуны хачаар те энэ байдлын хачаар тэгэхгүй одоо ингээ нэг тийм одоо юу гэдэг нэг байгууллагад орсон ч юм уу нэг ажилтдаг ч юм уу тийм хүмүүс те тэрэндээ ерөөс дургуй ч юм уу те ер нь л нэг дургуй юм аа л хийгээд яваад байгаа юм шиг. Тэгээд тэрнээсээ болоод ингээд бүр ингээ сэтгэлээр унтсан. Тэгээд ингээ хорвоортонц үгүй ийм зүйл байж тэ гэх тэгэнгүүт ерөөс тэрийг ингээ харахгүй те тэрнээсээ болоод тийм байна. Тийм болохоор эндээс гарах хэрэгтэй. Тэгэх юм бол ингээд таны ингээ азын хүрдээ та ингээ өөрөө ингээ эргүүлээд явчихнаа. Тийм. Энэ группийг сонгосон хүмүүс бол бүр яг ингээ бие даасан. Тийм өөрийнхөө юм хийх, өөрийнхөө баялагийг бүтээх чадвартай юм хүн байна. Маш одоо юм чадварлаг тийм. Тэрийг гаргаж ирнэ. Тэрэндээ итгэний нэгт одоо өөрийгөө тийм гэдэгт итгэх хэрэгтэй тий. Тэгээ уусаа өөртөө итгэлтэй ч хүн байх. Яг тэгвэл ийм strength буюу итгэлийн өөртөө итгэлтэй байдлын карт гарч ирж байгаа учраас. Тийм. Тэгэхээр бол энэ хүмүүс бол өөрийнхөө тэр чадварыг зөвлөх тий. Өөрийнхөө тэр чадварыг олох, танд мэддэг тэрийгээ одоо ингээ бүтээх, өөрийнхөө баялагийг бүтээх юм хүмүүс байна. Тэгвэл энэ хүмүүс бол маш их мөнгө төгрөг олох боломжтой. Тэгэл аз араараасаа ингээд ирээд явах ийм хүмүүс байна. Тийм. Тэгэд энэ одоо experience ч гэсэндээ та нарыг одоо энэ гоё зүйл рүү тий өөрийгөө олтойгоо энэ байдал руу чи ингээд төлөвлөж ийсэн учраас энэ үедээ бити нэг одоо харамсаарай ч гэдэг юм уу тий. Тийм. Тэгж хэлмээр байна. За тэгээ ерөнхийдөө уншлан дуусчихна. Сайн ласт цаашаа хаяад тэгээд ерөнхийдөө уншлаад. За хойд занглаа. Арслангийн орд. За тэгээ 2 дугаар гэр гэж гарч ирсэн. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс бол сүнсний зорилгоороо яваа гэж нэрсэн. Тэгээ та нарын сүнсний зорилго чинь юу яж магадгүй одоо. Арслангийн орд байгаа учраас арслангийн орд ч өөрөө маш одоо бие даасан юм одоо бусдыг манлайлсан бусдын нүдэн дээр ийлтэй маш юм зоригтой strength гэдэг энд арслангийн ордны хүмүүс аягүй их байж магадгүй эсвэл арслангийн ордны placement буюу юм одоо өөр гарууд
нь арслангийн ордон дээр байдаг те. Тийм хүмүүс байж магадгүй байна. Ерөөсөө өөрийнхөө хүч чадалд итгэх. Тэгээ өөрийнхөө хүч чадалд итгэснээр одоо өөрийнхөө одоо яг сүнсний замналаар явах. Энэ нь одоо өөрийнх нь санхүү мөнгөнд бол маш одоо сайнаар нөлөөлнө. Дижит санхүү мөнгө өснө. За тэгээ энэ 2 дугаар гэр гэж гарч ирсэн. 2 дугаар гэр бол ерөөсөө санхүү мөнгөтэй холбоотой юм одоо юу байдаг? Гэр байдаг. Тийм болохоор өөрийнхөө санхүүг өөрөө бүтээнэ гэтэл хамгийн түрүүнд хэлсэндээ тэр үгэн дээр л буужин. Тийм ерөөсөө энэ группийн хүмүүс маань жоохон одоо замаа олоогүй төөрөлтцөө явж байгаа ч юм уу, эсвэл энийгээ сайхан мэдээд одоо ингээд хорвоортонд ингээд зөв чиглэлүүлэг рүү ингээд оруулж байгаа ийм байдал бол харагдаж байна. За тэгээ та нартаа жаргал амжилт, тэгээд санхүүгийн хэрэгжүүлэлөнд хүрээрээ гэж хүсье. За тэгээд баярлалаа. Баяртай. Дараагийн имжлэгээр уулзцаая. За төвлөө. Тэгээд юм бор. Боршооныотыг сонгосон байсан. За тэгээд оршлогоорой. За 3 дугаар групп байх юм. Ямар ажил мэргэжил хөөлтэй юу хийвэл юуг амьдралын зорилгоо болгол санхүү мөнгөний амжилттай байхаар гэнэ. 3 дугаар групп буюу бор хин чулуу сонгосон хүмүүс маань энэ 3 групп бол гуруула бүр шал өөрийн нэрхтээ групп байна. Заримдаа би ингээ уншлага хийхээр аюуттай гарч ирээд байгаа байхгүй юу. Энэ удаагийн яг мөнгө санхүүтэй холбоотой энэ уншлага бол 3 групп маань гуруула шал өөр гарч ирж байна. За 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань хэрхэн мөнгө санхүүгээ ажиллах вэ? Яавал тэ юу хийвэл мөнгө санхүүгээ ажиллах Бэний хот. Okay. За та нарын маань сонгосон карт болохоор friend гэдэг шоунуудыг сонгосон байна. За энэ дээр болохоор be bold and confident, use all of your resources to create your dreams гинэ. За тэгэхээр энэ группыг сонгосон хүмүүс 2 дугаар группийнхантай төстэй. Ерөөсөө одоо өөрийнхөө амьдрал одоо өөрийнхөө одоо санхүүгийн амжилтыг өөрөө бүтээхтэй одоо хэр их өөртөө итгэлтэй байна, хэр их одоо ийм дотоод чанга тууштай байна, тэр хэрээрээ өөрийнхөө мөрөөдлийн араас явна. За тэгээ мөрөөдлийнхөө араас явснараа санхүү мөнгөнд дээшлэх хүмүүс байна. За тэгээ энэ группыг сонгосон хүмүүс аюу их одоо ийм хэл ярианы чадвар сайтай одоо 3 дугаар гэд гарч ирсэн байхгүй. За энэ тэгээ маш юм ухаалаг. За тэгээд олон найз нөхөдтэй. За тэгээд 10 жилдээ айгу онцордог хүмүүсээс байж магадгүй. Тийм 10 жилдээ ч юм уу. Тэгээ ер нь бол ийм
логик сэтгэлгээ шаардсан бустай харилцан яриа, communication skillтэй тиймэрхүү чадвар маш сайтай ийм хүмүүс байна. Тэгээд энэ чадвар нь ерөнхийдөө энэ хүмүүст санхүүгийн их өсвөр, за тэгээд санхүүгийн боломжийг нь дээшлүүлж өгнө гэсэн үг. За тэгээд энэ группыг сонгосон хүмүүсийн донд бичих, ярих, тиймэрхүү бустай харилцааны чадвар маш өндөртэй хүмүүс. Тийм учраас ямар нэгэн юм бичих ч юм уу за энэ дунд сэтгүүлч, за эсвэл блог төлдөг, за влог хийдэг ч байна уу за тиймэрхүү бусдад өөрийгөө илэрхийлдэг иймэрхүү ажлууд байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйл дээр хийвэл юм ашиг орлого их олох хүмүүс байна. Тэгээ бус таны ингээд хэлж ярьж байгаа зүйл ч юм уу бусдад түгээж байгаа зүйл ер нь бол бусдад их туслана гэх юм уу, бусдад их хүрэмж гэдэг юм уу. Тэгээ бусдад өөрийнхөө санаа оноог хүргэхтэй айгүй гарамгай чадварлаг. Тийм учраас бусд хүмүүс таны уншсан зүйлийг ингээд бичсэн зүйлийг хараад айгүй сайн эссе бичдэг хүмүүс байдаг ч юм уу За иймэрхүү байдал харагдаж байна. Тэгээ ном бичиж гэж боддог байсан хүмүүс ч байж болно тий. Ер нь нэг тийм оюуны ажил хийх хүмүүс байна. Энэ группыг сонгосон хүмүүс л маш оюунлаг ажил хийж суралцж ийж тий. Суралцах академик мэдлэгээ сайжруулах ч юм уу. За угаасаа ийм ухаан алга ийм толгой сайтай хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тим хүмүүс байна. Толгоогоороо хоолоо олж идэх гэж ярьдаг шүү дээ. Тим хүмүүс байна. За тэгээд дээр болохоор blockout distraction гэсэн юм карт гарч ирсэн байна. За хэдүүлээ нэг уншия. Your life purpose and other priorities need your undivided attention, so it's time for you to take charge of your schedule and working environment by turning off electronics and avoiding anyone or anything that distracts you from what's important. You already know what these distractions are and you have the power to responsibly block them out. Гэнэ за тэгэхээр энэ группыг сонгодог хүмүүс аюу их social media, утас, электрон хэрэгсэлтэй тиймэрхүү зүйл эсвэл хүн байт юм уу эсвэл буруу хүрээлж байна. Ер нь ингээд таныг ингээд зүг зүйлээ хийх гэдэг тахтай ингээд distract болдог тийм. Ингээд садаа болдог зүйлс маш их байна гэж. Тэгээд тэрийг ээж та ингээд сайн мэдж байгаа юм байна. Тэгээд тэрийгээ ингээд юу яах хэрэгтэй, амьдралаасаа холдуулах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө амьдралын зорилго тэгээд юм чухал зүйлсээр ингээд цаг зав зарцуулах хэрэгтэй. Тэрийгээ ингээд гаргацсан ингээд өөр ингээд бусад зүйлд ингээд цаг зав зарцуулаад байгаа байдал санхүү мөнгөнд нөлөөлөд байна гэж байна. Тэгээд энэ дээр бас judgment карт гарч ирсэн. Тэгэхээр judgment карт нь болохоор юм ухаарч ойлгох ч үгүй юм уу энэ байдлыг ингээд илэрхийлж байдаг. За тэгээд Six of Pentacles гэсэн үзэр гарч ирсэн. Тэгэхээр ингээд 90 тойрны хүрээлэл байж магадгүй. Хүрээллийн олон хүмүүс ч юм уу те яг ингээд зөв хүрээллээ сонгох ч юм уу. Тэрэн дээр айгуу чухал байх шиг байна. Тэгээ таны амьдралын зорилго юм уу ч ерөөсөө ингээд хүмүүстэй харилцаан дээр ингээд тогтсож байгаа байхгүй баг. Тийм учраас 90 тойрны хүмүүс танд маш их нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр зөв хүрээллээ сонгох. За тэгээд юу тийм хэрэггүй хүрээллүүдийг өөрөөсөө тавьж явуулах. За эхний хэсгийг бол би ингэж тайлбарлаж байна. За тэгээд дараагийнх нь болохоор Tower карт болон Page of Cups үзэр гарч ирж байгаа. Тэгэхээр та ингээд өөрөө маш юм мөрөөдмтгий юм цэвэр хариун сэтгэлтэй за юм зохиолч новел ингээд бичдэг хүмүүс байдаг шүү дээ. Юм уран зохиол юм фантастик ч юм уу юм романтик зохиол бичих ч юм уу. За тийм чадвартай юм юм төсөөлөн бодох чадвар өндөртэй юм хүмүүс байна. За энэ маань Tower карттай гарч ирж байна гэхээр та энэ ингээд байдлаа ингээд орхицсан байж магадгүй эсвэл энэ өөрийнхөө энэ зан чанарыг ингээ орхицсан тэг хитрхи ингээд логикоо ингээ хөөгөө явцсан ч юм уу тийм байдал бас ингээ харагдчихэж болно. Тэгэх юм бол энийг ингээд тавьж явуулах хэрэгтэй. Тэгээд хүнээс ингээд гоё яг юм сэтгэлийн сэтгэл зүрхээ сонсох, сэтгэл зүрхээ нээлттэй байлгах бас чухлаа. Тэгжиж эндээс ингээд хүн яг сэтгэлийн дуудлагаараа яг би юу их хэвээр яах хэвээр гэдгээ бас ингээ эндээсээ олох нь бас ингээ чухал юм шүү. Хитрхи ингээд логик тал руугаа ингээ хандсан байх вэ гэж байгаа юм болов уу гэж би тайллаа.
За тэгээд дараагийнх нь болохоор Magician болон Five of Pentacles өдрөд гарч ирсэн. За тэгэхээр одоо энэ группийг сонгосон хүмүүс ингээд би ингэж чадахгүй, би болохгүй, надад тийм юм байхгүй байна гэд. За байхгүй дээрээ одоо төлрөөд байгаа хүмүүсээс магадгүй юм шиг байна. Тэгээ энэ дээр бас ингээд та нарын сонгосон карт нэр бас ингэж аахгүй. Use all of your resources to create your dreams гэдэг аахгүй. Тэгэхээр надад ийм юм байхгүй байна гэдэг биш те. Надад юу байгаа вэ? Би эндээс одоо юуг бүтээж болох вэ гэдэг дээрээ төлөрнөө. За тэгээд энэ Magician та бол өөрөө юм Magician байх чадвартай те, юм шидтэн байх чадвартай юм хүн. За энэ шидтэн бол ерөөсөө ингээ оргуу хаасан те, юуч байхгүйгаас ингээд өөрийнхөө мөрөөдлийг бүтээдэг за юм хүн байдаг. Тэгээ маш сайн одоо ингээд манифест хийж чаддаг те. Тэгээ хүн ийм одоо lack mindset буюу те ийм надад байхгүй байна гэсэн ийм mindsetтэй ийм бодолтой байгаа үед ерөөсөө ямар ч зүйлийг манифест хийж чадахгүй яг ийм л одоо юуч байхгүй юм л одоо ингээ манифест хийгээд байна гэсэн үг те. Тийм учраас би надад ингээ бүх зүйл байгаа, би чадна, би ийм зүйлийг бүтээж ингэж ийн гэж одоо ингээд өөрийнхөө одоо бодол санааг өөрчлөх нь бас ингээ чухлаа. Тийм. Тэгээд ингээ танд ингээ ямар ч одоо ийм одоо ийм дутуу мэдрэмж төрүүлдэг те иймэрхүү зүйлсээс ингээ зай барьнаа. Юу ч хийж болно те. Одоо ингээ тэгтрхи одоо ингээ сошиал медиа ингээ хараал те тэгэл бус хүмүүс ингээ амар гоё амжилттай явж байгаа юм шиг харагдаад өөрөө л нэг болохгүй байх юм шиг тий би л нэг дутуу юм шиг харагдаад ч юм уу. Тэгэх юм бол сошиал медиагаас заагаа авдаг ч байна уу тий. Тэгээд жоохон энэ өөрийнхөө энэ дотоод хүүхдээ сонсоод өгвөл айгүй зүгээрээ дотоод хүүхдэнтэй жоохон орхицсан хүмүүс байгаад байгаа бол харагдаад байна. Тэгээд дотоод хүүхдээ орхиод зөвхөнтэй ингээл би том хүн би том болцоо одоо ингээл мөнгө бол тоомоо ч гэдэг юм тий амар тэгэж бодоод байх нь бол ингээ буруу юм аа. Хүн ер нь ингээд дотоод хүүхдээ сонсно гэдэг бол маш чухлаа. Тэр үл ингээд тэр бяцхан хүүхд бол ингээд бүх зүйлийг ингээд мэдчихэдэг аа. За нэг юм уншлага боллоо. За бүгдээрээ шогаа яаж тэгээд өнөд уншлаад байна. За Mercury дахиад нөгөө харилцаа холбооны гараг мань гарч ирж байна. Mercury за тэгээд хилэнцээ орд. За тэгээ 10 дугаар гэр гэсэн карт гарч ирсэн. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс бол ажил мэргэжил 10 дугаар гэрийг л эхэлж байдаг. За ажил мэргэжлээ шууд л одоо юм харилцаа холбооны салбарт одоо шилжүүлэх хэрэгтэй тий харилцаа холбоо гэхээр сэтгүүлт гэж хэлсэн түрүүнтэй хүнтэй л харилцдаг одоо нэг телевизэн салбарч байна уу. Тэгээд энэ нэг 10 дугаар гэр чинь бас нэг public image буюу олон нийтэн дээр байдаг ажилладаг байхгүй юу. Тиймэрхүү байна. Тэгээд хилэнцээ ордон дээр гарч ирж байгаа учраас илүү одоо нэг тэгсэн мөртлөө ингээд жоохон нууцлагдмал ч юм уу тий. Тийм хилэнцээ орч өөрөө нууцлаг байдлыг ингээд хэрэгэлж тэгээд judgment карт ч өөрөө бас хилэнцээ ордны карт байж байдаг. За тийм тэгэхээр энэ группийн хүмүүс бол ажил мэргэжлэн одоо өөрийнхөө энэ хэл ярианы чадвар, бичгийн чадвар, унших бичихтэй ер нь л ингээд хүний ингээд эсвэл маш сайн одоо ингээд бизнесмен хүмүүс бас байж болно тий. Бизнесмен хүмүүс ч хүмүүстэй очролох тиймэрхүү зүйлсээр бас аягүй гарамгаа байдаг ч юм уу. За ийм байна. Иймэрхүү зүйлс хийвэл ерөөдөө иймэрхүү зүйлийг ажил карьераар болгоул юу байхаар байна тий. Санхүү мөнгөний амжилт олноо. За тэгээ хилэнцээ орд гэж гарч ирсэн. За хилэнцээ орд. За номын орд. За жинлүүрийн ордныхоо маань энэ группийг сонгосон байж болно. За тэгээд ордон таараагүй тэгтээ уншлага нь таарсан бол it's okay тий. За ингээд та нарт аз жаргал амжилт төсөө санхүүгийн эрхчлөлөнд бүгдээрээ хүрээрээ. Тийм тэгэхэд бүгдээрээ дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баярлалаа. Баяртай.